Цаанануудаа та бүхэнд би өнөөдөр гайхамшиг төсвөр нас гэдэг номны мэдлэг гэдэг сэдвийг ярьж өгөх болно. Тэгээд хүн болгон одоо ингэж гой зүйлийг мөрөөддөг, зорилдог гэж би та нарт өмнөх бичлэгүүдээр хэлсэндээ тэрнтэй адилхан бид бүхэн өнөөдөр гой одоо ингэж зүйлүүд хүссэн одоо ингэж мэрэгжил зорилгоо ингэж биелүүлэхийн тулд ингээд хэрхэн яаж биелүүлэх тухай гарах сэдв байгаа. Тэгээд манай эхлэхийнхээ өмнө та бүхэн маань лайка дараад subscribe хийгээрэй. Тэгээд хүн болгон одоо гоё юм зүйлийг ингэж мэдхийг ингэж хүсдэг штеп. Тэгвэл одоо бид нар тэрийг ингэж хэрхэн хурдан мэдэх вэ гэхээр одоо чи ингээд өдөрт 30 минут ингээд хийж үзээгүй шин зүйлийг ингэж сур гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр сакс одоо ингэж тоглож сонирхлоо гэж бодоход маргааш нь шатар тоглож сурна гэсэн үг. Тэгээд маргааш нь бас нэг өөр зүйл. Тэгэхгүй одоо ингээд чи өнөөдөр нэг ингээд шатар тоглож сурчлаа штэ тий. Тэнгүүт маргааш шатрыгаа давтах юм бол тэрийг тооцохгүй. Гэхдээ мэдээж тэр шатрыгаа давтна. Гэхдээ тэрийг арай бага хугацаанд давтна тий. Мартахгүй тулд. Тийм учраас ингээд өдөр болгон юмыг ингэж шин зүйлийг ингэж 30 24 цагийнхаа 30 минутанд нь зарцуулаад тэгэх юм бол чи одоо ингэж шин зүйлүүдийг мэднэ гэсэн үг. Тэгээ шин зүйлүүдийг мэдснээр чи илүү олон зүйл мэддэг болж байгааз тэгхийнхаа ирээр чи одоо ингэж өөрийнхөө мэрэгчлийг олно. Тэгээд дээрэс нь ингэж олон ажлыг ингэж давхар хийж болно гэсэн үг баггүй юу. Тэгэхээр их авьяастай хөвгт болно гэсэн үг. Тэгэхээр миний энэ бичлэгийн үдшинчлэн одоо энэ миний саяны хэлсэн зүйлийг хэрэгжүүлэх тань амжилт хүсье гэж өрөөё. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.